Бүүстний эвслэг эпизод 1 ер нь эпизод болгож арай гэж бодож байна бүх мапуудыг. За эхний бүүст бол ердөө энэ ч ингэж засаж дээдлийн бүүст терроруудыг ер нь энэ ч ингэж харах зорилттой бүүст юм аа. За тэгээд дараагийн бүүст. За дараагийн бүүст бол мэд талтай мэдээсээ шууд ингэж орчиж болно. Тэгээд шууд ааруугаа ингэж орчиж болно ингэж хэсрээд тэгээд ингээд хүмүүсийг алах боломжтой. Өөрийн ашигтай бүүст шүү. Дараагийн бүүст. За тэгээ энийг бас сэтий талаас шууд ашиглаж болно ингээл. За дараагийн бүүст хэмээл яг энэ сэтий талаас ингээд энэ дээр бокс дээр гарчиж болно гарахгүй гэсэн бол та нарын доор ер нь бол ингээд алчиж болно. Хүмүүст багийнхандаас мэдээлэл өгч болно. Тэр ордооч ашиглаж болно. За дараагийн бүүст гэвэл яг энэ шатны хэсэг дээр ингээд авралтаа зогсчиход их хэрэгтэй. Яг ингээд террорийнхны тэндээс их орж ирдэг шүү дээ. Тэгээд аппарат ямар график ер нь аппарчл зүгээр гэдэг. За дараагийн бүүст хэмээл энэ бол үндсэн бүүст бас биш дээ. Ер нь бол ихэнхдээ ашигтай байж болдог бүүстээр энэ дээр давхалтаа зогсчиход их хэрэг болж болохоор бүүст гэдэг шүү. За дараагийн бүүст нь одоо террор талтай ашигтай мэдээг хардаг бүүст. Энэ бол үндсэн бүүст. Энэ бол үнэхээр хэрэгтэй. Тэгээ ингээд сэтийхний орж ирэхдээ наалцсан гэсэн үг. Ер нь бол их хэрэгтэй бүүст ашиглаад үзээрэй. За энэ бүүст бол ер нь үндсэн бүүстд ордоггүй гэхдээ зарим тохиолдолд хэрэг болох үс бүүст яг ингээд тэрсгээ алчиж болно. Багийнхандаа мэдээлэл бас өгч болно. Энэ нэсгээр бас рашлаад ороод ирэх үед ингээд айлч нэр хэрэг рашлж орж ирдэг төрлийн гайдах бол энэ бүүст их хэрэгтэй. За дараагийн бүүст бол үндсэн бүүст бол мөн яг террор талынхаа яг энэ хаус найзуудлын жижигхэн байшингийн дээвэр дээрээс ингээд тэр энэсгийг харчиж олно. Тэндээс бас хүмүүс орж ирж болно. Агасаас ингээд алчиж болно. За энэ бүүст бол үндсэн бүүст мөн эсвэл би мэдэхгүй гэхдээ ер нь бол бүүст бол мөн. За энэ дээр ингэж давхалтаад ер нь давхалтахгүй байсан ч гэсэн болно. Тэгээ эндээс харчин давхалтахгүй яаж болох вэ гэхээр ер нь бол шууд энэ 3 боксны энэ дээгүүр ингэж үсрээд шууд жагаалчаад ингэ өсчихэд. За дараагийн бүүст бол ингээд яг энэ хаусны энэ болонгийн хэсэг дээр ингээд саяны бүүстний яг хажуудлын хэсэг дээр давхалчихад энэ бол их гоё бүүст ээ. Би энэ бүүстийг өмнө харж байгаагүй манай найз надад зааж өгсөн бүүст. За дараагийн бүүст гэх юм бол сэтий талаас их хөвчлээ ашигласан. Яалч бүүстийн төрлийн бүүст яг энэ хэсгээр ингээд ер нь бол хаусын дээд хаалгыг харчин. Энэ бол их хэрэгтэй бүүст шүү guys. За дараагийн бүүст хэмээл энэ бол үндсэн бүүст биш. Ер нь бол хүмүүсийн ашигладаггүй бүүст. Ер нь ашиглаач хэрэггүй. Ер нь бол нэг манай зөөрө зохиосон байсан мэдхгүй надад заагаад өгсөн. Энийг ер нь ашиглаад дэмий шүү guys. Энэ ер нь хэрэггүй бүүсттэй. За тийм л ашиглаад хэрэггүй шүү. За дараагийн бүүст хэмээл би энэ бүүстнээс амар хайртай яг энэ хэсгээр ингэж давхалж байгаад боцнаа гэсэн. Тэгээд хүснээр байрлал өөрчилж тэр харагдах орчноо ингээд томсгож олно. Энэ дарж байгаа бол ингээд жоохон хөдлөөд тэг ингээд томорчж байгаа харагдах орчно. За дараагийн бүүст хэмээл энэ үндсэн бүүст биш юм мэдхгүй байна мөн хийч мэдхгүй. За тэгээд яг ингэж давхалж байгаад ингээд тэндээс орж ирж байгаа айдыг ер нь алцнаа гэсэн үг. Ер нь дэжгүй санагдсан шүү. За тэгээ энэ бүүстийг би бас өөрөө зохиосон гэхдээ байдаг байж магадгүй гэхдээ би энэ өөрөө ямартай интернетээс алаагүй шүү. Тэгээ ингээд алчиж болсон тэр дээрээс ирж байгаа айдыг ална. Тэгээд яг тэндээс орж ирж байгаа айдыг бас алчиж болох нэ. За дараагийн бүүст гэх юм бол үнэхээр нууцлаг бүүст. Би энэ бүүстийг ер нь бол өөрөө бас зохиосон. Тэгээ бас байдаг байж магадгүй. Тэгээд яг энэсгээс ингэж ийшээ өсөрч бас болдог. Тэгээ энэ дээр бас бүүсэлж болдог байхгүй юу? Тэгээд ингэж өсрээд ингэж чинь. Тэгээд дээр нь ингэж тулж зогсож байгаа тохиолдолд мэдээ яг тэр жижигээс их хараад яг энэ аагаас орж ирж байгаа хүмүүсийг бас харж болно. Тэр бас их зөвлөхгүй дээ. Өөртөө л мэд. Би бас заримдаа хийчтэй. Тэр нь ашиг олжсэн одоо хөвчлэн байдаг шүү. Энэ ер нь бас би ашиглаждаг бүүст. Үнэхээр дайжгүй.
За тэгээ нутгийн бустны бичлэг дээр Sandstone map-маар ер нь оролцлоо. Тэгээд буст хийхэд тулсан Tiger King-даас баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр ер нь Hanabi map-ийн бустнуудыг зааж өгөх болно. Тэгээд тэрнээс цаашдаа ер нь бүх map-нуудыг доослох бустнуудыг зааж өгнө гэж ер нь бодож байгаа. Тэгээд лайк болон subscribe дараад дараагийн бичлэгүүдээр ямар map-нууд буст заалмаар байгаагаас бичээрэй коммент дээр. За тэгээд бай.